За, хавцсан одоо файл мөн үү? Биш яах юм. Хавцас файл хоёр яах нь вэ? Файл гэдэг нь өөрчлөлтөө бидний хийгээд хадгалсан зүйлийг файл гэж яхад, хавцас гэдэг бол файлуудыг агуулсан тэр зүйлийг хэлж яах юм шүү дээ, тийм үү? За, хавцас гэдгийг тодорхойлт энэ дээр байгаа. Энийг бүгдээрээ уншаад бичлэлээр тэмдэглэж. За, тэмдэглэж авчаад баг болгоноос нэгээс хоёр сурч гаргаж. За, зураг зурж чадна гэсэн хоёр сурч. Сурагчийнхаа зурсан зургийг хавтас нээж хадгалж байна. Тэгээд зураг зурнаа гэсэн нэрээр хадгалж байна. Дараад энэ дээр шүү. Статсны А параграфын access яваад хайр гэлээ. Заагаас зураг үзчихвэл ямар хамгийн юу ч болж байна. За хамаагүй өөрөө мэдээ гой өгнөдөг зураг зурж болно шүү дээ. Зайшин машин юм уу? За нэг 3 минут даваад зураг. Авшин сайхан тодорхойлолтыг уншиж аваад ингээд явах. За энэ бас санаа зүй болсон байна. Энэ хоёр багийн санаа зүй болсон байна. За энэ хоёрын санаараа шийдвэр гаргах байна. За та нар яаж хавтас нээж хадгалах вэ гэдэг ярилцаад хоёроо ярилцаад яаж хавтас нээж хадгалах вэ гэж байна. Аавд модаа хурдан модаад За бүр ойлгомжгүй байл багш нэг юм зөвлөмж хийсэн байна. Энэ зөвлөмжийг хараад бас уншиж байгаа бас энийг өөрөөр хийж байгаа шүү дээ. Бүх компьютераар үнэ ажиллах нэг зөвлөмж хийсэн байна. Хамгийн гол зөвлөж байгаа маань шүү. Наад зурсан файлуудаа, зурсан зургуудаа дэлгэцэн дээр хадгалаарай гэдэг за. Өөрөөр нэр юм бол багийнхаа нэр. За, минут тусч байгаа учраас эдээрээ хадгалаарай. Хийсэн зурсан зургуудаа хадгалаарай.
За хадгалаа. Болно. Одоо боллоо. Зүрсэн зургуудаа бүгдээрээ яах нь хадгалж байгаа. Дэлгэцэн дээр. Хадгалахтаа хаашаа үлдэх байх шүү дээ. За энэ зөвлөж байгаа шүү дээ. Одоо сэв дээр дараад хаашаа өрөх нь? За сэв дээр дараа ийм цонх гарч ирнэ. Энэ дээр болохоор файлынхаа нэрийг өгөө. За тэгээд энэ дээрээ сэв. Энэ дээрээс десктоп гэж сонгож чинь. Десктоп гэдэг чинь юу гэсэн бэ? Дэлгэрэнг гэсэн үг байна шүү дээ. За ингээд хадгалаа. Файл руу ороод файл руу орно шүү дээ, тийм үү? Файлс нэ шүү дээ. За хадгалсан бол дараагийн хүүхдүүд мөсөд хоёр. Яг өөрөө таваад за файл За одоо та нар юу хийх вэ гэхээр хаашаа гарч байгаа шүү дээ. Та юу хийх хүмүүс вэ гэхээр дэлгэцэн дээрээ өөрийнхөө багийн нэртэй хавтас үүснэ. Эндээ. За хавтас үүсгэж заавал энэ дээр нэг харж байгаа. За ингэж хадгалж байна. Өөрөөр мэддгээр бас хийж болно шүү дээ. Багшийнхаа зөвлөмжийг хараад хийж болно. Эсвэл өөрөө хавтас нэр цуснараа хадгалж болно. ингээд байна. Брэндээ яана тийм. За сайн хүмүүс бүгдээрээ багтаа 5 оноо авлаа. Ихтэй гой зүйлс учраас та. Одоо хавтас нэгэ хадгалж байгаа хүмүүс нь оноо. За энэ ямар тайлбар файлаас харж байгаа юм шиг тийм үү? За нэг хийцэн үү? Хийчихсэн арай өргөдөөс оноо төлөвлөд авч болно шүү дээ. Авцаа дэлгэцэн дээр нэвэл бүр амар. Дэлгэцэн дээрээс олоход амар шүү дээ, тийм ээ? За нээчихсэн арай өргөрөө. За хонгор зул ажиллаа гэлээ. За бичвэр бичээс сууж. Ашаа тус. Ашаа. За болсноо. За танах болсноо. За ихсэн. За сууж хийцэн суудлаа суугаад байна шүү. За бид нар сая ямар үедээ гэж юу? Хатасны. Эхлээд яасан? Зураг зурнаа гэдэг чинь юу гэсэн бэ? Файл үсгэсэн юм аа. За эхний зурагчд маань юу үсгэсэн бэ? Компьютер дээр файл үсгээд дараагийн зурагчд нь яасан бэ? Хавтас үсгээд хавц руугаа яасан бэ? Хадгалсан байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлийн төлхөр өгнүүд энэ дараа багш та. За файл гэдэг нь болохоор англиар файл гэдэг чинь файлын нэрийг англиар файл нэм. Файл нэм гэдэг юу гэсэн үг вэ? Файлын нэр. За extension гэдэг нь юу гэсэн үг вэ? Файлын өргөтгөл. За folder гэдэг нь хавтас. Англиар folder, монголоор хавтас. Copy гэдэг нь юу гэсэн үг? Уулах. Cut гэдэг нь зөв. Paste гэдэг нь уулах гэсэн үг байна. Rename гэдэг нь нөгөө хавтасныхаа нэрийг бас сольж байна. Нэрийг сольёе гэвэл болгоныхаа баруун давтарыг дараад rename гэдгийг дарчих болно. За save гэж юу гэдэг вэ? Хадгалах. Name folder гэдэг нь share хавтасны гэсэн. За энэ төлхөр өгнүүдээс ашиглаад нэг хичээл дээр ингэж оролцсон. За суучих нь шүү. Одоо болцсон уу? За дууссан баг гэдэг нь дээрээ суучих. Онооны За усаа. За дараагийн даалгавар багш нэг юм харгалзуулах тест өгнө. Та нар энийг багаараа ярьцаа аль файл нэмэгдсэн бэ гэдгийг олноор олоод цааш нь дээрээ.
дуустал наагаад байна. Харгал зөв харагдуулаад наагаад. дуустал наагаад авчихна. Ханан дээр наагаад авчихна. Хамгийн түрүүн зураг баг. Дууны файлн дээр зөв байна. Хавшангийн баг. Дуу, бичиг, холдон, зураг. Зөв байна. сайн хавцны чадсан уу? Зарим бас чадахгүй байх шиг байна. Хөө баг дээрээс. Өөрийнхөө багийн хийсэн зүйлүүдийг бүгдээрээ хараарай. Энэ юутай таарч байна уу? Таарч байна. Одоо нэг юм даалгавар. Багшийн компьютер дээр чинь бүх дэлгэцэн дээр соёлоо гэдэг нэртэй нэг юм хавтас найцсан байгаа. Тэр дотор багш нь маш их эмх замбрааг файлуудаа хийсэн байгаа. Та нар өнөөдөр багштай туслаад тэр файлуудыг дэлгэцэн дээр нь яг одоо өөрийнхөө багийн нэртэй хавтас үүсгээд тэр хавцсан дотор нь тэр тухайн одоо холилдсон файлуудыг яаж өгөх нь багштай. Эмх оруулж ялгаж өгнө гэсэн үг дөө. Бүгдээрээ хоёр. Одоо энийг болохоор бүгдээрээ багаараа хийж хоёр. Багаараа хийж хоёр. Багаараа хийж таашна. Одоо зүйл байж багшаадуудаас асууж болно шүү. Тий ялгана гэсэн үг шүү дээ. Багшаадаа юм. Багшийнхаа хавцлуусраа энэ замраг файлыг багшдаа эмгэлж өгнө шүү дээ танаас тийм ээ. Контрол зам. Асуухан байна шүү дээ. Болж гинөө. Эхлээд хавцуудаа нэгэд авчихгүй юу? Ямар файлууд байна хандлагаа тийм. Ямар файлууд байна. Бүгд болсон юм. Үнтэйгээр бод юм. Яа, маш эмхтэй явж байна. Юм эмхтэй байх тусмаа л одоо их сайн шүү дээ. Эхлээд хавцуудаа нэг явж байна тийм ээ. Тоглоом дуу зургуул байгаа юм шүү дээ наад. Юм гэж байна. Бүгдийн хэлсэн. Ихсэн байна. Ястаа мундаг энэ тэний баг илээ. Тоглоом баг хамгийн түрүүнд дуустаа. Дараа. Шингийн түрүүнд дуусчихсан. Оноогоо өгнө.